Баялагын файл 3. Баян хүмүүс баян болохоо амладаг бол ядуу хүмүүс баян болохыг хүсдэг. Ихэнх хүмүүсээс баян болохыг хүсэж байгаа эсхийг нь асуувал хүмүүс таныг галзуурсан мэт харах болно. Тэд мэдээж баян болох хүсчил таараа шүү дээ гэж хэлнэ. Гэвч ихэнх хүмүүс баян болохыг жихнээсээ хүсдэггүй. Яагаад? Учир нь тэдний далд тухамсарт баян байх нь ямар нэгэн буруу зүйл мэт ойлголдог сөрөг файлууд байдаг. Саяны сэтгүүлийн семинарын үед бидний хүмүүсээс асуудаг нэг асуулт бол баян байх юм уу? Баян болохыг хүсхийн сөрөг талууд юу байж болох вэ гэдэг асуулт юм. Үүнд өгдөг хүмүүсийн хариултуудыг энд танилцуулъя. Тэдгээрийн аль нэг нь танд хамаатай эсхийг шалгаарай. Би мөнгө олоод буцаагаад алдчихвал яах юм бэ? Тэгвэл жихэн сүрэл болно шүү дээ. Хүмүүс намайг өөрийг минь хайрлаад байна уу, мөнгийг минь хайрлаад байна уу гэдгийг мэдэх боломжгүй болно штэ. Би өндөр хэмжээний татвар төлөх ёстой болж мөнгөнийхөө талыг төр төлөх болно. Үүний тулд хэтэрхий их ажиллах шаардлагатай. Би тэгж хичээснээрээ өөрийн эрүүл мэндийг алдаж болно штэ. Миний найз нөхөд ба гэрийнхэн чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ гэж асуу намайг шүүмжлэх болно. Хүн болгон надаас хандив хүсэх болно. Намайг дээрэмдэж магадгүй штэ. Миний хүүхдүүдийг барьцааж надаас мөнгө нэхвэл яах юм бэ? Энийг хэтэрхий хариуцлага авчрах болно. Би тэр их мөнгийг зохицуулах ёстой болно. Би хөрөнгө оруулалтын талаар сайн мэдэх шаардлагатай болно. Би татварын стратеги ба хөрөнгийн хамгаалтын талаар санаа тавьж өндөр үнэтэй нэгтлэн бодогчд ба хуульчдыг хүслэх болно. Бөөн чирэгдэл. Хариултууд энэ байдлаар төсөлгүй үргэлжилнэ. Түрүүнд хэлсний дагуу бид бүгдээрээ өөрсдийн оюун ухаанд баялагын файлтай байдаг. Энэ файл бидний итгэл үнэмшил, тэр дундаа баян байхын давуу талуудын тухай мэдээлэл байдаг. Гэхдээ олон хүмүүсийн хувьд энэ файлуудад байх нь яагаад тийм сайхан биш болох тухай ойлголтууд мөн хадгалагдаж байдаг. Энэ нь тэдний толгойд эд баялагын тухай холимог мэдээлэл байдаг гэсэн үг юм. Тэдний зарим нь хөгжилтэйгээр илүү их мөнгөтэй болсноор амьдрал илүү хөгжилтэй болно гэдэг бол нөгөө хэсэг нь тийм ээ. Гэвч би илжиг шиг л ажиллах шаардлагатай болно. Энэ нь юу сайхан байх вэ гэж хэлнэ. Бас нэг хэсэг нь би дэлхийд даяар аялах боломжтой болно. Гэхэд нөгөө хэсэг нь дундуур орж ирэн гэвч хүн бүр хандив хүсэх болно штэ гэж дуугарна. Эдгээр холимог мэдээллүүд гим хоргүй мэд санагдах боловч үнэн хэрэгтээ тэдгээр нь ихэнх хүмүүс баян болдоггүй нэг шалтгаан болдог юм. Та үүнийг дараах байдлаар ойлгож болно. Хорвоо ертөнц бол асар том шуудангийн захиалгын газар л гэсэн үг юм. Тэр тань руу тасралтгүй янз бүрийн хүмүүс, үйл явдлууд, эд зүйлсийг авчирдаг. Та өөрийн гол итгэл үнэмшил дээрээ тулгуурлан хүчрхэг мэдээллийн ертөнцид илгээж өөрийн авах зүйлийн захиалгыг өгдөг. Хорвоо ертөнц таталцлын хуулийн дагуу таны хүслийг зөвшөөрч дэмжлэг үзүүлэхийг хичээнэ. Гэвч таны файлд холимог мэдээллүүд байвал хорвоо ертөнц таны хүсэж байгаа зүйлийг ойлгохгүй. Хорвоо ертөнц таны баян болохыг хүсэж байгаа тухай мэдээллийг авч эд баялаг бий болох боломжуудыг танд илгээх боловч удалгүй баян хүмүүс шуналтай гэсэн таны бодлыг хүлээж аваад мөнгөгүй болоход танд тусалж эхэлнэ. Гэтэл та их мөнгөтэй болсноор амьдрал хамаагүй илүү сонирхолтой болно гэж бодоход учрыг нь олохоо байсан хорвоо ертөнц танд илүү их мөнгө олох боломжуудыг илгээнэ. Дараагийн өдөр та сэтгэлээр унсан байдалтай байхдаа мөнгө бол чухал биш юм байна гэж бодно. Ингээд урам нь хугарсан ертөнц наад бодлоо цэгцлэж би чиний хүссэн зүйлийг өгнө. Надад зөвхөн юу хүсэж байгаагаа л хэлээдэх гэж хашгирна. Ихэнх хүмүүс хүссэн зүйлээ авч чаддгийн хамгийн том шалтгаан нь тэр хүмүүс юу хүсэж байгаагаа мэддэггүй доршдог. Баян хүмүүс эд баялагийг хүсэж байгаа нь маш тодорхой байдаг. Тэдний хүсэл өөрчлөгддөггүй. Тэд эд баялагийг бий болгохын төлөө зүтгэдэг. Тэд эд баялагтай болохын тулд хууль журам, ёс суртахуун, ёс зүйд нийцэх бүхий л зүйлийг хийдэг. Баян хүмүүс ертөнц рүү холимог мэдээлэл илгээдэггүй. Харин ядуу хүмүүс тэгдэг юм. Дашрамт хэлэхэд та энэ номыг уншиж байхдаа таны дотор хүн баян хүмүүс хууль журам, ёс суртахуун, ёс зүйд нийцэж байгаа эсхийг гайхардаггүй гэж хэлж байгаа бол та энэ номыг уншсанаар зөв зүйл хийж байна гэсэн үг юм. Энэ нь хичнээн хор хохиролтой бодол болохыг та удахгүй мэдэх болно. Баялагын зарчим.
Ихэнх хүмүүс хүссэн зүйл авч чаддгүй хамгийн том шалтгаан нь тэр хүмүүс юу хүсэж байгаагаа мэддэггүй л оршдог. Ядуу хүмүүсийн хувьд баян болох нь хүндрэлтэй асуудал үүсгэж болох олон шалтгаан байдаг. Тиймээс тэд үнэхээр баян болохыг хүсэж байгаа эсэхтэй 100% итгэлтэй байж чаддаггүй. Тэдний ертөнцид илгээх мэдээлэл нь тодорхой бус байдаг. Тэдний бусдад мөгдөг мэдээлэл ч гэсэн тодорхой бус байдаг. Яагаад ийм тодорхой бус байдал үүсдэг вэ? Учир нь тэдний өөрсдөө өгч байгаа мэдээлэл нь тодорхой бус юм. Өмнө нь бид хүсэл зорилгын талаар, хүчний талаар ярьсан. Итгэхэд бэрх гэдгийг би мэдэж байгаа боловч хүн үргэлж хүссэн зүйлээ л авдаг юм. Гэхдээ хүссэн гэж хэлж байгаа зүйлс биш, дотоод ухамсартаа хүсч байгаа зүйлийг л авдаг. Та үүнийг гэрс эсэргүүцэж энэ бол утгагүй зүйл, би яалаа гэж зов зүдрэхийг хүсэх юм бэ гэж хариулах байх. Үүнд өгөх миний хариулт яг ижил. Та яагаад зов зүдрэхийг хүсэж байгаагаа мэдэхгүй. Та үүний шалтгааныг мэдхийг хүсэж байвал сайтны сэтгүүлийн семинарт сууж мөнгөний талаарх өөрийн суур итгэл үнэмшлээ тодорхойлохыг урьж байна. Тэгвэл хариулт тань нүдэн дээр тань ил гарч ирнэ. Шулуухан хэлэхэд та өөрийн хүсэж байгаа гэж ярьж байгаа эд баялгаа бий болгож чадахгүй байгаа бол нэгдүгээрт дотоод ухамсартаа эд баялагийг жигнэсээ хүсэхгүй байгаа бөгөөд хоёрдугаарт түүнийг бий болгохын тулд хийх ёстой зүйлүүдийг хийх эрмэлзэлгүй байгаа байх магадлал өндөр байна. Үүнийг үргэлжлүүлэн судалж үзье. Хүслийн 3 түвшин байдаг. Эхний түвшин нь би баян болохыг хүсэж байна гэсэн хүсэл. Өөрөөр хэлбэл хэрвээ миний гарт орж ирэх юм бол би түүнийг аавна гэсэн үг юм. Зөвхөн хүсэх нь хангалтгүй юм. Хүснээр заавал авдаг биш болохыг та ажигласан биз дээ. Мөн авахгүйгээр хүсэх нь хүслийг улам нэмэгдүүлдэг болохыг анзаараарай. Ингэснээр хүсэл нь зуршил болж эцэстээ юунд ч хүрэгдэггүй. Өөрийгөө тойрон иргсэн гогцоог үүсгдэг. Эд баялаг зөвхөн хүсснээр бий болдоггүй. Үүнийг үнэн гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? Энэ нь нэгэн энгийн баримтаас харагддаг. Олон тэрбум хүмүүс баяжхах хүсдэг боловч харьцангуй цөөхөн л баян болдог. Хүслийн 2 дахь түвшин бол би баян болох сонголт хийж байна гэсэн хүсэл юм. Энэ хүслийг баян болох шийдвэр дагалддаг. Сонгох нь хамаагүй хүчтэй, эрч хүч бөгөөд өөрийн бодит амьдралыг бий болгох хариуцлагатай үргэлж хамт явдаг. Шийдвэр гэдэг үг нь латин хэлний бусад хувилбаруудыг устгах гэсэн үгнээс гаралтай. Сонгох нь илүү дээр үйлдэл боловч хамгийн сайн нь бас биш юм. Хүслийн 3 дахь түвшин би баян болохын тулд зүтгэн гэсэн хүсэл юм. Зүтгэн гэдэг нь өөрийгөө бүрэн зориулна гэсэн үг юм. Энэ нь юугаач харамлахгүйгээр эд баялагийг бий болгохын тулд өөрт байгаа бүх зүйлийг зориулна гэсэн үг. Энэ нь хичнээн удаан хугацаагаар ч хамаагүй шаардлагатай бүх зүйлийг хэлнэ гэсэн үг. Энэ бол дайчдын сэтгвэ. Ямар ч зөвтгөх шалтгаан, ямар ч нөхцөл, ямар ч хэрэгэлзээ байх ёсгүй бөгөөд алдаа гаргах сонголт байдаггүй. Дайчны сэтгвэ маш энгийн байдаг. Эсвэл баян болно, эсвэл түүний төлөө зүтгээд үхнэ. Та өөртөө би баян болохыг тулд зүтгэн гэж хэлээд үзээрэй. Танд юу мэдрэгдэж байна? Зарим хүмүүс илүү хүчтэй болж байгааг мэдэрдэг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь аймаар санагддаг. Ихэнх хүмүүс хизээч баян болохын төлөө зүтгэдэггүй. Хэрвээ та тэднээс дараагийн 10 жилийн хугацаанд та баян болно гэж амь насаараа мөрийг тавих уу гэж асуухад тэдний ихэнх нь огт үгүй гэж хариулна. Энэ бол баян хүмүүс ба ядуу хүмүүсийн ялгаа юм. Хүмүүс баян биш бөгөөд хизээч баян болохгүй байх шалтгаан нь тэдний баян болохын төлөө жинхнээсээ зүтгэдэгүйд оршдог. Зарим хүмүүс "Хаар чи юун тухай яриад байна? Би сүхэрч унтлал ажиллаж байна. Би мэдээж баян болохын төлөө зүтгэж байна штэ" гэж хэлж болох юм. Тэгтэн би та нарын хичээж байгаа гэдэг чинь бага байна. Зүтгэх гэдэг үгийг өөрийгөө бүрэн зориулах гэсэн утгатай гэж хэлдэг. Бүрэн гэдэг үг хамгийн гол үг юм. Энэ нь та үүний төлөө өөрт байгаа бүх зүйлийг зориулна гэсэн үг. Миний мэдих санхүүгийн амжилтанд хүрдэггүй ихэнх хүмүүсийн аливаа зүйлийг хийх хүсэл эрмэлзэл, эрсдэл хүлээх хүсэл эрмэлзэл, аливаа зүйлийг золиослох хүсэл эрмэлзэл хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр тэд зорилгодоо хүрэхин тулд юу ч хамаагүй хийнэ гэж боддог боловч гүнзгийрүүлэн асууснаар би тэдний амжилтанд хүрэхин тулд шаардлагатай зүйлийг хийх болно.
хийхгүй байх зоригтой болохын тулд олон янзын нөхцөл тавьдаг болохыг олж мэддэг. Би танд үүнийг хэлхийг хүсэхгүй байгаа боловч баян болох нь цэцэрлэгт гудамжаар зугаалгатай адил зүйл биш бөгөөд танд үүнийг амархан гэж хэлж байгаа хүн надаас хамаагүй илүү зүйл мэддэг эсвэл бага зэрэг шудраг бус хүн байж таарна. Миний туршлагаар бол баяжхад төвлөрөлт, эр зориг, мэдлэг, ур чадвар, 100% хүчин чармайлт, хизээч бууж өгдөггүй зан чанар, мөн мэдээж баян сэтгэхүй шаардлагатай. Та мөн эд баялагийг бий болгож чадах ба ингэх бүрэн эрхтэй гэдэгтээ сэтгэл зүрхний гүнээс итгэсэн байх ёстой. Энэ нь та эд баялагийг бий болгоход өөрийгөө бүрэн бөгөөд жинхнээсээ зориулаагүй бол зорилгодоо хүрэх магадлал муутай байх болно. Баялагын зарчим. Та эд баялагийг бий болгоход өөрийгөө бүрэн бөгөөд жинхнээсээ зориулаагүй бол зорилгодоо хүрэх магадлал багатай байх болно. Та өдөрт 16 цаг ажиллахад бэлэн байна уу? Баян хүмүүс бэлэн байдаг. Та 7 хоногт 7 өдөр ажиллаж амралтын өдрүүдэд золиослоход бэлэн байна уу? Баян хүмүүс бэлэн байдаг. Та өөрийн гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзах ба амрах, дуртай зүйлээ хийх боломжийг золиослоход бэлэн байна уу? Баян хүмүүс бэлэн байдаг. Та өөрийн бүх цаг хугацаа, ирч хүч, эхлэлтийн хөрөнгийг ашиг олох баталгаагүйгээр эрсдэлд оруулахад бэлэн байна уу? Баян хүмүүс бас л бэлэн байдаг юм. Баян хүмүүс дээрх бүх зүйлүүдийг болж өгвөл богино хугацаанд хийхийг хүсдэг ч нөгөө талдаа удаан хугацаанд хийхэд мөн бэлэн байдаг. Харин та бэлэн үү? Магадгүй танд аз тохиож удаан хугацаанд зүтгэх юм уу ямар нэгэн зүйл золиослох шаардлага гарахгүй байж болно. Та энэ зүйлийг хүсч болох боловч би л бол түүнд найдахгүй. Баян хүмүүс шаардлагатай бүх зүйлийг хийхийн тулд бүхнээ зориулдаг. Гэхдээ та өөрийгөө зориулсан нөхцөлд ертөнц танд дэмжлэг үзүүлэхээр бүхийд нь сонирхолтой. Судлаач Мари Гимлай ууланд хийсэн өөрийн анхны аяллахаа үед бичсэн дараах тэмдэглэл миний хамгийн дуртай зохиолын хэсгүүдийн нэг юм. Хүн альваа зүйлд бүхнээ зориулах хүртлээр эргэлзээ, замаасаа буцах магадлал мөн үр дүнгүй байдал үргэлж байсаар л байдаг. Санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагадаг нэгэн үндсэн үнэн байдаг бөгөөд түүнийг үл хайхарсны улмаас хязгааргүй олон шин санаа ба гайхалтай төлөвлөгөөнүүд нуран унсан байдаг. Энэ бол хүн өөрийгөө ажилдаа бүрэн зориулах үед хувь заяач гэсэн ажиллаж эхэлдэг үнэн юм. Энэ шийдвэрээс бүхэл бүтэн үйл явдлын урсгал үүсч урд нь огт зүүдэлж байгаагүй санаанд оромгүй үйл явдлууд, уулзалтууд, материалын тусламжууд өрнөж эхэлдэг. Өөрөөр хэлбэл хорвоо ертөнц танд тусалж таныг чиглүүлэн дэмжлэг үзүүлэх ба тэр байтугай танд зориулж гайхамшиг бүтээнэ. Гэвч үүний тулд та эхлээд өөрийгөө бүрэн зориулах ёстой. Тунхаглал. Гараа зүрхэн дээрээ тавиад би баян болохын тулд бүхнээ зориулна гэж хэлээрэй. Би баян болохын тулд бүхнээ зориулна. Би баян болохын тулд бүхнээ зориулна. Толгойдоо хүрээд би тэр бомтны сэтгхүйтэй. Би тэр бомтны сэтгхүйтэй. Би тэр бомтны сэтгхүйтэй. Саятны сэтгхийн хөгжүүлэх ажиллагаа. 1. Эд баялагийг бий болгох нь танд яагаад чухал болох тухай богино зохиомж бич. 2. Танд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа найз юм уу гэр бүлийн гишүүнтэй уулз. Та түүнд илүү их амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө бүрэн зориулахын давуу талыг ашиглахыг хүсэж байгаа тухайгаа ярь. Зүрхэн дээрээ гараа тавиад түүний нүд рүү харж дээрх мэдээллийг давтан хэл. Өөрийн овог нэрийг миний төрсөн он сар хүртэл саятан болохын тулд би бүх зүйлээ зориулахаа амлаж байна. Тэгээд нөгөө хүнээрээ би чамд итгэж байна гэж хэлвэл. Тэгээд өөрөө баярлаа гэж хэлээрэй. Жич. Өөрийн хичээл зүтгэлийг эрчимжүүлэхийн тулд өөрийн мэдгдлийг бичээд ханан дээрээ наагаарай. Мөн та өөрийгөө бүрэн дайчлахын өмнө болон хойно ямар мэдрэмж төрж байгааг үзээрэй. Та эрх чөлөөг мэдэрч байвал замдаа гарчээ гэсэн үг юм. Та баг зэрэг айдас мэдэрч байвал замдаа гарчээ гэсэн үг юм. Харин аль алийг ч мэдрэхгүй байвал та шаардлагатай бүх зүйлийг хийхэд бэлэн бос байдал юм уу? Би эдгээр хачин зүйлүүдийг хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай хэвээр байна гэсэн үг юм. Ямар ч байсан таны арга барил таныг одоо байгаа газар чинь авчирсан гэдгийг сануулахыг хүсэж байна.